За сайн уу? За сайн байна уу? За. Нэр юм билээ? Өөрийгөө танилцуулаарай. Намайг Тавсан гэдэг. За. Хаалтгийн сүнэг шүү. За. Батлаж ирсэн номлог. Монгол Улаанбаатар номлог үзсэн. За. Таван BYU хаваад одоо хизээ ирсэн билээ? Одоо ирээд нэг удааг байгаа. Дөнгөж нэг 2 3 за. Анхны сэтгэгдэл ямар вэ? Вау, үнэхээр гайхалтай. Аха. За. Сургуулийн кампусээр байсан багтаа BYU-гийн. Тий. Кампусээр байсан ямар байсан? Аюу гот нам 50. Тэгээд ер нь аюу юм сурах боломжтой байсан. Бүх нөхцөл бүрдсэн. За. Ямар мэргэжлээр сурах гэж байна? Одоо бизнес менежментээр сурах гэж байна. Бизнес менежментээр. За. Одоо залуучуудад хандаад одоо ирээдүйд одоо ийшээ ирж байгаа залуучууд хандаад англи хэл сурахт нь туслах одоо өөрийнхөө нууц аргаас ганц нэг аргыг хуваалцаач. Миний бодлоор болохоор номлолтой байхдаа өдөрт 3 мөсийг англиар ингээд аюу чангаар үздэг гэсэн. Тэр маань болохоор ингээд хэл сурахад амар туссан. За өөрний зүйл нь болохоор яг адилхан зорилготой нэг найзаа болоод хамтдаа дүрм үзэх, хамтдаа үг хэлэх. Тэгэх юм бол хамтаа англиар ярих юм бол илүү хурдан англи сурах боломжтой. За. Ирээдүйд одоо хаваад ирж байгаа, эсвэл BYU-д ирж сурах гэж байгаа, эсвэл Америкт ирж сурах гэж байгаа өсвөр үеийн залуучуудаа хандаад ингээд нэг юм хийчвэл илүү сайн амжилтанд хурдан өрөндөө одоо чи одоо өөрийнхөө алдаанаасаа ингэж хэвэл зүлгээд өөх зөвлөгөө юу вэ? Хамгийн их хөөх хэрэгтэй болоо гэж боддог. Ухнаас цайлтаад интервью сургууль төгсөж буугаад үүнийхээ дагуу өөрөө хичээх хэрэгтэй. Үйлдэл гаргах хэрэгтэй. Жишээ нь англиар сурах юм уу эсвэл өдөр болгон залбирах, бацэг барих. Тэгээд дуудлага аягуулсаа хийх. Сэмэн дуудлага аягуулсаа хийгээд Бурхны нэг тавих юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. За. Өөр одоо хуваалцах зүйл байна. Зүгээр бүх юм боломжтой, итгэлтэй байх юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Та нар бүгдээрээ чаднаа. За төгсөөд ер нь ямар шүү газар ажиллах сонирхол байна? Юу төлөвлөгөө байна? Ерөнхийдөө айгүй олон хүн туссан тим ажил хийх. Одоо хүний амьдралыг өөрчилдөг. За. Зааварсан баярлаа. Ярьсан өгсөн. Сэтгэл хаваацсан баярлаа. Амжилт хүсье. За.